Макароны амралт. Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попод. Ядарчлаа. Жахан дуг хийгээдхий. Сэрэд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагадаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бaldгүй мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргээ. Төрсөн өдрийн хүрээ хайт макароно. Төрсөн өдрийн хүргээ. Тийм ээ, хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна, макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа. Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг? Чамайг ингэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотоо танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нахаар би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цаг. Яг энэ. Тэрийг. Ганцыг зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ячраа. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатхуу. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах бай. Хөгшин бас ууртай. Инээдтэй юм аа. Ноён талах гэж хин? Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юур бусын. Таанч намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Заад яв. Чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хавмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагдаг ийж бүрдэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрлэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээг рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхээг? Чи өөр нь зураг авахулж байгаагүй юм уу? Зургийн бүхий гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхий гэж мэдэхгүй.
Тэгвэл ороод үзээ. Явж дурсамж үлдээцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих ба. Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шууган дэгдэн дээ. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлалаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үстэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагдаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрэ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрэ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарз бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааш ирж авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа хадгалах илэрхийлмээр. Хөгжилдөө шинэ хадгалын явдалтай очих цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналтгүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Таслбар чи сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Үзээлцэг нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбалны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён тасгаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макарон амтлагийн гүзээлэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүү чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ. Хөөх, энэ макарон байна. Тийм байна. Би тэр Үнэхээр үтсэнтэй юм аа. Үнэхээр хөөрх юм аа. чи сая юу гэсэн бэ? Мака. Вау. Итгэж чадахгүй нэ.
Ой чи юу хийгээд байгаа юм бэ? Байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглэлийн хөгжмөл сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон. Чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Өсөө янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зурагтаар гардагаас хамаагүй хөөрхөн юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг үсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм биз дээ ноён талхаа? Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм их салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг. Олж байна. Макарон хамгийн гоё ус засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Дуу, бүжиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу юм. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Нэр бол ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа супер макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучдад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэлдэ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л үсч гэсэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг нь. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гүгч гарын үсэг зуруулах шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах өдөрлөг. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засагтал анхаарлаа хандуул. Айлуу. Хүү, шүтэн бишрэлтийн уулзалтанд очихгүй өнгөрөх шагсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихсэн гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Үгүй. Дахиад хасагдчихлаа. Харин угаасаа сонгогдохгүй юм байж ягтаж бүт 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг Бүгд тэр талхнаас л болж байгаа юм. хэлэх чуг алгадаа. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Тийм ээ. Макарон. Ямар хинч таних гоох. Сайн уу хайруудаа? Макарон. Ууцаагүй утсан байна шүү. Миний зассан засалт байна. Ингээд заамаа дараагийн хүн ирээрээ. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ярих юм ээ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ярих юм ээ?
Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багваа. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэ. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилах юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явцгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэвэзтэй. Нэрээ тийм. Макарондаг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны ээж бүрдлийг бүгдийг авчиж. Энгийн талх биш бай. Жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттүү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүм цагаан макарон хайртай шүү. Сүм цагаан макарон хайртай шүү. Хадны хоолны дэглэм. Энэ хулгай чигнэн даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэмдээц. Өршөөж хайрл. Өршөө. Фитнес мэрэгчлэн гिचгчээ. Гэтэл би ганц килограммжин хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголын хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдах нэ. Одоо юм идье. Шоколад байхад имчилгээ хэд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлбийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэхтэй байгаа.
Хэн? Талах залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна вэ? Байзар юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тусна гэж хэлээчтэй. Ноён талхаа. Тэнийг нарийн боовнууд би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээцээ. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээцээ. Энэ царай муутай үгэн ноён талах юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу сэтгэл сэргэм үнэр. Үгүй айлгуудаа ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээцээ болилто. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай? Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайж энийг барь. Энэ талхыг шууд чоронтой очичхоор. Харин та нар хэлбэхийг авчихсан хаашаа күртэн дээ. Эрхэмдээцээ өршөө эрхэмдээцээ. Би гэмгүй штэ. Хүлээгэж гуй. Оо, шинэ кав. Таранд тавтаа морин. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босноо нь чиний л буруу. Мо бялуу. Яг зөв. Эндээс яаж гарахаа мэдлээ. Юуг нэ? Сайхан санаа оллоо гэв үү? Тийм ээ, тэгсэн. Ахиад бүтлгүй тэгвэл чамаа гүндэг шарагч нь шаарчихсан шүү. Үгүй батлах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхээр гоё юм болсон. Сайхан юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна? Тэнийг талах. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яаха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ.
Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчираад өгдөө. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талхаа, чи үнэхээр шилдэг юм аа. Тэр олон мэрэгжилтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урд наслаг. Ноён талх урд наслаг. Дараачийн уулзалт нь 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцээн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин болно. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Өвөө! Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов? Суу? Хөлөө? Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалта. Ноён талх ирчихсэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа? Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. зайдс бол төрүүлж чаднаа. Ядаргаатай ийм юмд орж яадгийг. Алив шагнал нь 1 сая. Алив шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдсны хоол өгнө. Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх, чиний хотын бүх зайдснууд энд цуглчихжээ. Тэр хардаа. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайдс чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайдс. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдс үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талх бий байна шүү дээ. Ноёд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана? Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаа ч хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүүр. Хэдэн зайдас давж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото.
Эхний тэмцээнийг Шеперд. Инг Дулдури. Тэгээд ноён талхны үсчний газрын зайц тавлаа. Тийм ээ. Зайцхан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян. Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай авраг Себастьян эхний тэмцээний саадуудыг давж чадлаа. Аргагүй л 9 жил дараалан ялсан ялагч байна да. Аргагүй л манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойволтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдүгээр нь уур хилэн ихтэй хорон санаад таарт. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч шүү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян чи хүртэл үү? Отоох надад асуултаа бол. Мэдлээ хэрхэмдээцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгацыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлээ хэрхэмдээцээ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайных ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайц бол хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайц байлаа. Зайцхан маань эцсийн шатанд орох нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд үлдчихсэн юм болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайнч шилдэг, Сэтгэлэн шилдэг, Талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол толгойнч энгийн, Царайнч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол хоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ялах юм бэ? Өртөө богоно гэдэг хижиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд элдэн ус чинь ноён талх байгаа шүү. Энэ хажиж байна. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Талхчны хотын шилдэг үсчин ноён талха. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ.
Себастьяны гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаатан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчихдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó. Муу урвагч. За ингээд алхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг үлээ? Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа мó? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэл алга. Зоригтой бай. Үй чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа загнуулж байдаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцсан минь би ирлээ хичээцгээе. Сүү, улай болж ухаар нэрээ тата. Ноён талхаа та дунгуул байж бай. Муу урвагч юм байж. Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. Оцавьяастай үсчинд итгээрэй. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж угаан бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбог гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Сүү. Энэ боломж шүү. Себастьян тэр урагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг тав. Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө. Яагаад угаан бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй унтахыг одоо шууд зөөрингэд явуулаарай. Хатан хаан та тайвшир. Одоохондоо тэмцээн дуусаагүй байна штэ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа вэ? За ингээд өрсөлдөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнэ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Алхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу н өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ялуу хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлээ. Эхлээд ноён талхны үсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Араханлаг. Байгалийн дүр төрхөөрөө гайхамшигтай байна шүү дээ. Би тэр 10 ононоос 100 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян яг тэгээд байгаад та. Ноён талх биднийг ингэж хуурах гэжтэй. Ноён талх арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол Зайцхан чи. Гэнтэн байлээ. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өө түмэн урагч. Ноён талхтаа яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талхтаа үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай билээ.
Зайц. Одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён толгой.